Замцгаано энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ шинэхэн бичлэгээр олж байгаадаа туйлын их баяртай байна. Энэ удаагийн бичлэгээр би өөрийнхөө нүрэнд массаж хийхдээ юу хэрэгэлдэг, ямар рутин хийдэг талаараа хуваалцах гэж байна. YouTube-ийн маань үзэгчд маань мэдсэн байх Facebook групп дээр болон Cocobat буюу Instagram дээр 31 өдрийн массажийн challenge эхэлсэн байгаа. 31 өдөр 1 сарын 1-ээс эхлээд 1 сарын 31-ний хүртэл дуустал энэ массажийн challenge маань үргэлжилж байгаа. Та бүхэн идэвхтэй оролцоорой. За, тийм ч учраас энэ удаагийн бичлэг маань массаж хэрхэн хийдэг талаараа хуваалцах гэж байна. Одоо бол би өглөөс ирээд өглөөнийхөө рутинийг хийсэн байж байгаа. Нөгөө нарны тосмосоо түрхэд. Гэхдээ би түрүү гараад банк орсон. Тэгээд одоо массаж хийх, бичлэг хийх гэж байгаа учраас шууд эхнээс нь бас давхар цэвэрлэгээ хийгээд эхлээд явъя гэж бодлоо. За, нүүрэн массаж хийх нь ямар үр дүнтэй, ямар ич хэдтэй вэ гэхлээр арсны хаванг буулгах нь хамгийн түрүүнд. За, ялангуяа ингээд жоохон өглөө нүүр хавгнаад сэрдэг тиймэрхүү асуудалтай хүмүүс ахын бол арсны хаванг буулгаж өгнө. За, тэгээд нөгөө цусны эргэлт сайжруулж өгснөөрөө эд эсийг сэргээгээд коллагены нийлэгчлэлтийг нэмэгдүүлнэ. Тийм ч учраас үрчлээ багасгах гэсэн үг. За, тэгээд нөгөө дээшээ чиглэлтэй ингэж массаж хийдэг учраас арс өргөж, чангалж дөнгөж үүсэж байгаа хэлхсэн үрчлээтэй байх юм бол нэлээд сайн тэнэлгэж өгнө. За, гүн үрчлээтэй хүмүүсийн гүн үрчлэгийг багасгах тийм үр дүнтэй байгаа. Хамгийн түрүүнд би сая гараа угаацсан тосон цэвэрлэгчээс эхлэе. Ер нь би өглөөний рутиндээ тосон цэвэрлэгч хэрэглэдэггүй. Шууд өглөө босч ирээд хөөсөн цэвэрлэгчээр яваагаал явцдаг. Орой бол заавал тосон цэвэрлэгч хэрэглэдэг байгаа. Миний арсны онцлог тослог, холимог, батга гарамтгай нүхжилттэй. Тэгээ батганы сорвтой. Тийм арсны төрөл байгаа. Тэгэхээр оройдоо би заавал тосон цэвэрлэгчээр массажлаад нарны тос болон одоо энэ нүхжилтэнд хуримтлагдсан байгаа бохирдол маш сайн задлж өгч арилгадаг. За, нэг иймэрхүү бага хэмжээтэй авчи. Нэг их ба шаардлагагүй байдаг. Нарны тос арилгах төдийхнөр тийм. За, сайхан массажлаад миний саяны хэрэгэлсэн тосон цэвэрлэгч болохоор Round Lab гэдэг брэнд байгаа. Cloud9 дэлгүүрийн аль биесээр оруулж ирдэг брэнд. Тэгээд энэ Docto гэдэг энэ лайн нь болохоор маш зөөлхөн. Тэгээд эмзэг, тослог, ер нь бүх төрлийн арсанд зориулагдсан тийм гоё лайн байгаа. Тонер энэ төр аягүй гоё. Арсан дээр ингээ гоё уусаад, массажлаад гоё угаахад их тааламжтай санагдаж байгаа. Массажлж хагаад бүлийн усаар зайлж угаана. За, бүлийн усаар гоё зайлаад угаачлаа. За, одоо ингээд нүрний маань бохирдол юм арилцсан, нарны тос маань арилцсан. Одоо хөөсөн цэвэрлэгчээр угаана. Хөөсөн цэвэрлэгчээр би Agila Beauty-ийн ийм Sika Oil Foam гэдэг ийм хөөсөн цэвэрлэгчийг ашиглая. За, энэ болохоор Монгол брэнд Солонгост үйлдвэрлэгдсэн ийм бүтээгдэхүүн байна. Тэгэхээр энэ хөөсөн цэвэрлэгч надад их таалагдж байгаа. Зөөлх юм билээ. Маш гоё зөөлхөн. Угаахад ийм хөөсөөр ингээд шууд гарчдаг. Тэгээ ийм хөөсөөр гардаг цэвэрлэгч нь их дуртай. Ялангуяа эмзэг арьстай хүмүүс шууд ийм хөөсөн цэвэрлэгч их зүгээр байдаг. Яагаад тэгэхээр зарим хүмүүс бол нөгөө иймэрхүү зүгээр энгийн цэвэрлэгчээ авчаад хөөсрүүлж агаад хөөсөрөө угаахаа мэдгүй нөгөө нүүрэн дээр авчаад нүүрэн дээр ингээ хөөсрүүлээд байдаг байхгүй. Тэгэхээр тэр хөөсрүүлж явах явцад арьсаа өөрөө эмзэгшүүлээд байдаг юм бэлээ л дээ. Тэгэхээр энэ бол шууд хөөсөр гарчдаг болохоор эмзэг арьстай хүмүүст бол их давуу тал. Хамар хэсгээр ялангуяа сайн бөөрийн хилөөд circular motion тий. Камера тавьчихъя. Бүлийн усаар зайлаад угаачингуутлаа би энэ усыг арсандаа заавал шингээдэг. Тэгжээж дараагийн түрхэх бүтээгдэхүүн маань миний арсанд гоё шингээд илүү их сайн чийг авдаг. Яг уу зарим тохиолдолд бол нөгөө хүчлийн гуйжуулагч хэрэглэх ч юм уу тиймэрхүү үед бол альчуур хэрэгэлдэг. Гэхдээ альчуур маань маш цэвэрхэн байх шаардлагатай байдаг. Ангийн үед бол альчуур нэг их хэрэгэлдэггүй. Гүний чийг авахын тулд чихтэй устай. Яг ийм үед нь тонер түрхнэ. За, тонер бол энгийн чигээр хангадаг тий hydrating тийм тонер байгаа. Энэ болохоор Haru Wonder гэдэг юм брэнд байна. За, би өглөө нөгөө кофе уудгүй юм чинь нойр үрээд тахаар кофе ууцсан чинь ингээд зүрх ингээд дэлбээд амьсгаа ингээд жоохон дээрдэд гэдэг лөө. Тэгээд энэ тонер бол ерөөсөө цэвэр чигшүүлэх тонер. Seven Skin Method гэдэг штэ нөгөө тонер эссенсийг 7 удаа давхарлах чиг өгөх тийм одоо аргад бол энэ тонер маш тохиромжтой. Ганц гэмэн жоохон fragranceтэй. Тэгэхээр эмзэг арьстай хүмүүс
fragrance-аас жоохон зайлсхийдэг хүмүүс бол анхаараарай. Энгийн ярьстай бид нар шиг нэг эмзэгшээлэдэг хүмүүс бол окей. Тонрын араас болохоор ер нь бол өвлийн цагт би заавал эссенс хэрэглэдэг. За өвлийн цагт ч гэж те ер нь 4 жилийн 4 улирал юм байна ер нь. Эссенснээс бас чигээ маш сайн авах дуртай. Энэ болохоор Eat Fair гээд Beauty Booster гэдэг юм миний дуртай эссенс байна. Энэ болохоор дотроо ниасниамайд агуулсан. Нөхцөлттэй тослог, батга гарамтгай, өглөө босоод тослог үсгээд идэг тийм хүмүүст их зүгээр найрлага байдаг. Тослог жоохон бариад өгчдөг. Тэгээд нэг тийм цайруулах үйлчлэгээ бас хийдэг. Эссенсээ шавшаад арьсаа ерөнхийдөө бэлтжлээ. Одоо нөгөө массаж хийх юмаа түрхэд массажа хийнэ гэсэн үг. Массаж руугаа орохдоо массажа хийхээ өмнө ямар нэгэн зүйл нүүрэн дээрээ заавал түрхэх хэрэгтэй. Массажийн ойл гэж болно, нөгөө facial oil гэдэг шүү дээ. Ер нь бол ойл хамгийн тохиромжтой, нөгөө гуулгадаг. Эсвэл ойл хэрэглэхээс жоохон зайлсхийдэг, батга гарамтгай тослог тий. Тиймэрхүү арьстай хүмүүс ах юм бол ампул ч юм уу, серум ч юм уу, эсвэл sheet mask тавьж агаад үлдсэн энэ одоо эссенс хэсэг дээр юм ч юм уу. Эсвэл за боли бүрийн эссенсээ нэлээд ихээр түрхэж агаад гулгуулаа массаж хийсэн ч болно. Сүүлийнхээ түрхдэг чигшүүлэгч тосон дээрээ ч хийсэн болно. Тэгэхээр яг хувь хүнийхээ хувьд нүрийн октос гэж нэрлэдэг facial oil-ыг нэг тэгж түрхэж массаж хийх сонирхолтой биш. Жохон нүксөө бөглөөд батга гарчих гад эсвэл одоо түрхсний дараа нэг жоохон юм хүнд санагдаад байдаг. Тийм учраас ийм ампул түрхэж байгаа. Түрхэж байгаа ч гэж ер нь бүх массажин дээр өөр юм хэрэгжилж байгаа. Гэхдээ дандаа серум, ампул юм эсвэл маскаар хийж байгаа. Real Vitamin C ампул гэдэг ийм юу вэ? Vitamin C ампул байна. Тэгээд энэ нэлээд бас өтгөндөө учраас би жоох нэг хэрэгжилж байгаа. 2 3 тусал. Зөөлөн ингэж тарааж түрхэж байгаа л би болохоор одоо роллероор нь хийчихье гэж бодож байна. Хүмүүст гуашнаас илүү роллерны арай илүү илбэг байд юм шиг надад санагдаад байна. За энэ болохоор ийм вибратортай массажин гутан гэдэг. Унтраачин гут зүгээр юм роллер. Тэгээ би массаж хий. За ингээд нөгөө нэг энэ юу маань өөрөө цусны эргэлт сайжруулад массаж хийж байгаа учраас заавал ингэж чанга дарах ерөөсөө шаардлага байхгүй. Ундаж гэх юм уу тийм. Тэгээд дээшээ чиглэлтэй гоё массаж хийгээд. За тэгээ роллер, jade roller одоо энэ гуаша энтрийг хаанаас авах вэ гэж бас хүмүүс бас асууж байгаа. Тэгээд би юу яасан? Надад энэ брэндээс нь бэлэг болгож явуулжсэн байхгүй юу энэ гуаша roller энтрийг Solasta гэдэг Монгол брэнд байгаа. Тэр брэндээс би асуугаад хямдрлын код гаргуулсан байгаа. За энэ кодыг би доороо бичиж Solasta 10 гэсэн кодыг ашиглаад Beauty Secrets CG-мен дээр зарагддаг байхгүй юу? Тэгэхээр Beauty Secrets CG-мен рүүгээ ороод авах гэж байгаа энэ түүл юм хийлээ. Сагсандаа хийлээ. За тэгээд төлбөрөө төлөхийн өмнө Solasta 10 гэсэн код хийгээд 10% хямдруулаад тэгээд төлбөрөө хийгээд авна гэсэн үг. За тэгээд 1 сарын 31-ийг яг манай энэ чаленжийг явагдаж хугацаанд хямдарч байгаа. Тэгээд та бүхэн худалдаж авбал юу авах нөгөө айгүй их нөгөө эрэлттэй бас чаленж маань зөндөө олон хүмүүсийн дунд хийгдэж байгаа учраас хурдан зарагдаад дуусчаад илээ. Тэгээд бүтээгдэхүүнийх нь нөөцөнд дуусчих юм бол тэгээд дуусчих байх шүү. Дээшээ духан дээр болохоор яг гоё ингээд дээшээ яа миний бүр амьсгаад авцаад бүр кофе уудаг нэстэй буруу юм бол би ингээд заримдаа нөгөө сүүлүүд амар завгүй бич өдөр болгон рeel инстаграмд хийж байгаа онлайн зөвлөгөө эхэлсэн байна. Тэгээ нөгөө хүүхдээ цэцэрлэгт нь бас өгнө. Нөгөө эхнэр хүн, ээж хүн учраас хоолоо хийн. Нөгөө заримдаас манай нөхөр завгүй байх үед би нөгөө том хүүхдээ юунд нь бэлтгэлд нь хөргөж өгнө. Айгүй хэвтэй байгаа та. Тэгээ нөгөө өглөө арай сэрээд би чи 8 өрөөс сэрээд дандаа 12 гэж унтаад. Тэгээд нөгөө яг ажилдаа өнөө өглөө нөгөө зөвлөгөөгөө хийгээ сууж байхдаа нүд танилдаад харин кофе ууцсан ч гэсэн зүрх салханаад. Нөгөө caffeine crash өгдөг гэдэг лээ те. За нөгөө хацар руугаа оръё. Одоо энийхээ вибраторыг насаач. Тэгээ ердөө 5 минут л хийх хангалттай ерөөсөө. Амар тэгэж удаал тэгээд ах шаардлага байхгүй. Зарим хүмүүсийг бол анх удаа хийхэд шууд нүүр ингээд халууд үгээд халуун шатна хүмүүс тэгжэлээ. Тэгээ тэр маань өөрөө нөгөө харшлах ч юм уу те одоо юу гэдгийг энэ одоо чулуун таахгүй юм байна. Тийм бол ерөөсөө байхгүй шин. Чи угаасаа массаж хийгээд цусны эргэлт ингэж орж байгаа учраас халууд өгнө. Бид нар салонд ороод ч гэсэн массаж хийхэд ингээл хамаг би халууд үгээл те. Хамаг цус чи ингээд дээшээ доош эргэлдэж байгаа байхгүй юу? Тэгээ миний энэ чаленжийг
эхлүүлсэн шалтгаан нь болохоор 31 хоног ямар ч хэсэг хүмүүст ингээ мотивац өгөөд чаленж ингээ хийчий. За тэрнээс хоошоо харин амьдралынхаа хэм маягт бүр оруулаад 2 сараар 3 сараар жилээр цааш тийм бүр 5 жил 10 жил ингээ массаж хийдэг болоосай гэсэн сайхан сэтгэлийн үүднээс энэ чаленжийг хийж байгаа. Угаасаа нөгөө Facebook групп дээр янз бүрийн чаленж хийсээ. Чаленж хийх дуртай болсон мөр байж байгаа л нэг юмны чаленж. Тэгээд энэний өмнө болохоор нөгөө empties review гэдэг те дуусан бүтээгдэхүүний хоосон хайрцаг хуваалцдаг. Тэр бүтээгдэхүүний сэтгэлийг хуваалцдаг. Тим чаленж хийсэн. Гоё. Манай группийн охтууд тиймэрхүү явагдахад ийгүү туртай. За. Одоо ингээ хөмсгөн дээгүүрээ ингээд явуулъя. Хөмсгөн дээгүүр амар ятарсан байдаг. Бид нар ингээ нөгөө ажилтай те эсвэл гадуур ингээл стресстэй явахад дандаа хөмсгөө ингээ чатруулж идэг юм билэ. Тэрэн дээгүүр чи ингээ явуулаад хөрчин бүр нэх гоё юм. Ингэсэн байсан дух нүрийг те ингээд тэгшлээ ачиж байгаа юм шиг санагдана. За доогоор ингээд энэ вибратортай байдаг нь болохоор илүү одоо тийм гоё массаж хийж өгдөг юм байна. Энгийн роллерноосоо. За дэш ингээл. За ингээд би нэг сая цаг харсангуу гэхдээ нэг 5 минутын массаж хийжлээ. Ерөнхийдөө серумын хэр шатн дээр ингээ гоё массаж хийжлээ. За одоо ай крем руу оръё. Ай крем. За энэ болохоор яг ай крем бол биш. Quokka гэдэг брендийн зүгээр чийгшүүлэгч тосон байгаа. Энэ нөгөө Ажила Beauty гэдэг дэлгүүрт аль биесээр орж ирдэг юм Quokka гэдэг брэнд байхгүй юу. Тэгээд чийгшүүлэгч тосон надад жоохон хүнддэд. Тэгээд хуурай жоохон нэлээд үрчлээд гээд байдаг эмзэг тиймэрхүү төрлийн арьстай хүмүүст илүү тохирохоор санагдсан. Надад болохоор жоохон хүндтэй байгаа учраас би нөгөө сайн энэ чинь үнэтэй сайн тос учраас би ай крем болгоод хэрэгэлцдэг. Ер нь бол тийм илүү үнэтэй тийм өтгөн таарахгүй байгаа тосыг дандаа ай крем болгоод хэрэгэлцдэг. Серум их ч гэсэн. Тэгээд энэ Quokka гэдэг брэнд нь нөгөө серум, тос, мист энэ төр байдаг. Тэгээд энэ брендийн онцлог нь болохоор нөгөө хугацаа уурдсагч бодис ортгүй юм билий. Шууд нөгөө хүнсний бүтээгдэхүүн шиг нөгөө үйлдвэрлэсэн огноо, дуусах огноо гэж шууд гаргаад өгчт юм билий. Тэгээд яг тэр хугацаанд л хэрэглэх хэрэгтэй. Fresh байдаг тийм бүтээгдэхүүн юм билий. За одоо чигшүүлэгч тос. Чигшүүлэгч тосоор Rovictin Clean, Laurus Water Cream гэдэг. Энэ бол маш гоё тос. Хөнгөн бүтцтэй. Батга үсгдэггүй. За наа чиг ийм хурдан батга үсдэг, нөхцөлттэй, байнгын нэг ийм тоослогдож байдаг, тий? Тэгсэрний хайдрашн хэрэгтэй, чигшүүлж явах шаардлагатай. Тийм арьстай хүмүүст их тохирдог. Өсвөр насны батгатай тэмцэж байгаа хүмүүстүүд бол би заавал энэ тосыг зөвлөдөө шүү дээ. Энэ бол үнэхээр янзтай гоё тос. Хөнгөн маш гоё тийм. Нүгсөө бүгэлдэхгүй. За тэгээд одоо цаг 3 цаг болж энэ өдрийн цаг 3 цаг болж байгаа учраас нарны тос түрхнэ. Оройны арчилгаа хүртэл би нарны тостой байна. За энэ болохоор Make Premium Mineral нарны тос байгаа. Нэлээд тийм тослог бариад өгчдөг, мат болгочдөг гэх юм уу. Тийм тос байгаа. Энийг би T-зон хэсгээрээ түрхдэг. Аль дээр л түрхчихээс одоо хүртэл түрхэж байна. Энийг ингээд түрхчихээр юу ядаггүй. T-зон хэсгмээр нь ерөөсөө тослог үүсдэггүй. Аюу амар. Тэгээд батга үсгээс давхар сэргийлж байгаа гэсэн үг байхгүй юу? Хамар хэсгээр хар батгаах тий тослог энэ төр үсгээс сэргийлдэг. Хоёр хацар хэсгээрээ болохоор доктор Жиг яана энэ бүр амар шаалж марлаа тавир церемонт болсон. Би нөгөө витамин C тонероор ингээ арчичаад ингээ барьцсан юм аашийн. Шаарлчиж бүр доктор Жигийн энэ юу вэ? Green Mild Sun Essence гэдэг. За энэ болохоор chemical нарны тос. Sun Essence маш хөнгөн хурдан шингэждэг. Тэгвэл би бүтнээр түрхчихээр яг энэ T-зон хэсгийг мань бас нэг жоохон юу байгаад идтгийн. Энд чинь гэхдээ нөгөө нарны тосны буруу биш. Миний арсны буруу байхгүй юу? Арсны онцлог маань тийм учраас би хоёр хацар хэсгээр. Тэгэхгүй энийг би бүтэн түрхчих юм бол хоёр хацар хэсгээр таталтаад идэх байхгүй. Холимог арсны нэг онцлог тийм байна. За натаа амтсан баярлалаа. Массажаа хийчлээ. Өглөө би рутины хийжсэн бол нэг ингэж хийн гэсэн үг. Орой хийжсэн бол нарны тосоо хасаад саяны идэх хийн гэсэн үг. Өнөөдөр Instagram дээр рeel оруулна. Өдөр болгон Instagram дээр оруулж байгаа та бүхэн богино хэмжээний буюу 1 минутын бичлэгийг хараад бас массаж хийх мотивац аваарай. Бас Facebook групп руу мань ороорой. Тэнд маш олон бүсгүүчүүд
массаж хийж байгаа. Challenge 1 дээрээ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.